Эрдэнэ түүхт Дайчин Баатар овог дээдсийнхэн буурал түүхийг Төв Азийн нүүдэлчин монголчууд түүхт орсгол өв соёлон харилан хамгаалж эдүүгээ бидний үед дамжуулан хүргэсэн гавьяатай байлаа. Монгол орн бол Төв Азийн нүүдэлчдийн түүх соёлын дурсгалын ил музей юм хэмээн гадаадын жуулчид Эрдэнэтэд тэмдэглэсэн байдаг. Балар цагийн хадны зургаас эхлээд хөшөө дурсгалууд эдүүгээгийн урлаг соёлын бүтээлүүд нь монголчуудын өрөлөг түүх өв соёл юм. Монголчууд бидний өвөг дээдэс түүхэн олон зуун жилийн нугчаанд үнэл жигваршгүй их соёлын өвийг бүтээн хойж үйдэн өвлүүлэн үлдээсэн бөгөөд өдгөө цагт түүчэлэн орчива ирээдүйд өртөөлөн хүргэх эрхэм үүргийг хүлээсэн манай музейчид орчин цагийн музей үүсч хөгжснийхэн 90 жилийн ойтойгоо солгож байна. Манай Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсны 90 жилийн ой тохиож байна. Тэгээ энэхүү сайхан баярт ойн үеэр манай музейчид музейн үйл ажиллагааг олон түмэнд сурталчилж, музейн ажилтнууд юу хийдгийм бэ гэдэг нарийн тэмхлээр ажиллаа танилцуулж, эх орныхон үнэт соёлын үеийг хадгалж, хамгаалах, судлах, сэргээн засварлах энэ олон сайхан ажлаа олон түмэндээ төлөвлөж байна. Тэгээ манай музей бол ирээдүйн хойч үеийг маань өнгөрсөн түүхтэй маань холбож байдаг, их дэлхийн түүхийг бас хүн төрөлхтний түүхтэй холбож байдаг энэ гайхалтай сайхан өргөөнүүд байгаа. Тэгэхээр энэ манай сайхан гайхалтай өргөөнүүдийн эзэн болсон нийт музейчдтэй баярын мэндийг хүргье. 1921 онд Ардын хууль соёлын дараахан 1921 оны 11-р сарын 19-нд Монгол улсын шинэ жилх ухааны байгууллага болох Судраг бичгийн хүрээлэнг байгуулжээ. Энэ тухай засгийн газрын 1921 оны 12-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар тус Судраг бичгийн хүрээлэнгийн анхны батлсан дүрмийн 1-р зүйлд хүрээлэнгийн газраа музей хэмээх зүйлүүрийн сонин зүйлийг хураан олон хүн үзэж таних үйц тус болгоно гэж заасан шинэ Монголын музей үүссэн тухай анхны түүхэн баримтж байлаа. Ингэж тэртээ 90 жилийн өмнө түүх соёлын дурсгал байгалийн баялагын тухай ард түмэндээ тайлбарлан таниулах, холбогдох, мэдээ бүртгэх, үзмөр эд зүйлсийг цуглуулахаар орон нутагт төлөөлөгч томилон дурсгалын зүйлийг судрагчийн хүрээлэнд ирүүлэхийг хүссэн албан бичгийг аймаг хошуудад дэлгэх, чухал зүйлийг худалдан авах зэргээр эд үлгийг цуглуулж эхэлснээр 1924 оны эцээр Монгол улсад анхны музейг инхүү байгуулагч дараагаар нь Жамин гүнг томилжээ. Монгол улсад анх удаа музей байгуулах, түүний үзмрийн сан бүрдүүлэхэд Монголын сүүлчийн хан 8 дугаар богдож явсан дамба Жанж халсны дараа үзмрийн зүйлсийг Судраг бичгийн хүрээлэн хүлээн авч 1926 дугаар онд Дархан Чингиван Ширнэн дамдын хашаанд түр хадгалж байсан. 8 дугаар богдож явсан дамбын эзэмшилд байсан түүх соёл урлагийн ховрын зүйлсийг музейд шилжүүлэн авсан байна. Музейн үзмэр сан хөмрөг өдрөөс өдрөд нэмэгцээр 1926 дугаар онд Богд хааны орд музейг шинтгэн байрлуулах ажлыг Судраг бичгийн хүрээлэнгийн ажилтнууд Цэвэн Дэндв Лесовский нар гардан хийжээ. Музейн анхны үзмэр сан бүрдүүлэхэд Монголд ирж ажиллаж исэн Оросын эрдэмтэн Козлов, Симуков, Лесовский зэрэг эрдэмтэн удирдсан шинжилгээний ангуудын хүннүүгийн үед холбогдох ноён уулын булшнаас илрүүлсэн археологи, геолог, ботаник, түүх соёл, угсаатны зүйл, палеонтологийн зэрэг цуглуулга нь анхны музейн чухал үзмрүүдийг бүрдүүлсэн зэрэгцээ Америкийн эрдэмтэн Эндрюсээр удирдуулсан Америкийн байгалийн музейн судалгааны баг Монголын говийн өмнөд хэсгээр эртний сүнсэн амьтдын судалгаа хийж илрүүлсэн эртний хөхтөн амьтдын дүрс зэрэг палеонтологийн ховор олдрууд анхны музейн сан хөмрөгт орсон байна. Монголын музейн анх дагшдын нэг улсын төв музейтэй нэгэн зэрэг гал голомтой бадраасан Завхан аймгийн музей 1924 онд Ястай хотын Гэсэр сүмд музейг нээсэн хөдөө орон нутагт нээгдсэн анхны музей байлаа. Монгол ардын хувьсгалтын төв хорооны 1944 оны 79-р тогтоол гарч ардын журам зэрэг 1921 оны 7 дугаар сард нийслэл хүрээг эзлэн авсан хийгээд ардын хувьсгал төр засгийн газар цэргийн ерөнхий штабын анх байрлаж байсан түүхэн байшинд Жанжин Сүхбаатарын музейг байгуулжээ. 1952 онд Маршал Чойвилсанг таал төгссөний дараа Сүхбаатарын музейг Чойвилсангийн музейтэй нэгтгэн Сүхбаатар Чойвилсангийн музей хэмээн нэрсэн байна.
соёлын ажилтны улсын 2 дугаар зөвлөгөөнөөр яригдсан нэгэн асуудал бол музейн ажлыг сайжруулах, шинээр музей байгуулах, тэдгээрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, мэрэгшүүлэх, соёлын өвийг хамгаалах, бүртгэл мэдээллийн санг сайжруулах асуудал байсан юм а. Мянган 991 онд улсын төв музей, Хувьсгалын музейн археолог, түүх, угсаатны үзмэл цуглуулгыг нэгтгэн Монголын үндэсний түүхийн музей байгуулж 2008 онд Монгол улсын засгийн газрын тогтоолоор тус музей Монголын үндэсний музей болон статус нь өөрчлөгдсөн бөгөөд монголчуудын түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий соёл шинжлэх ухаан боловсролын байгууллага болж өргөжсөн юм. Монголын үндэсний музей нэртний Монголын овог аймаг улсуудын түүх, Монголын эзэн дүүрэн Манжин иргэшээлийн үеийн Монгол, Богд хаанд Монгол ул, социализмын үеийн Монгол, ардчил, шинжилэн үе гэсэн 10 танхимд нэн эртний үеийн чулуун засгийн үеэс эхлээд өнөөх үеийн түүх археолог, угсаатны холбогдолтой үзмрүүдийг түүхэн ондрал тусгай сэдвийн хүрээнд дэлгэн олон нийтэд толилуулж байна. Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей, Америк нэгдсэн улсын Смитсний хүрээлэнгийн байгалийн түүхийн үндэсний музей гадаадын олон байгууллагатай хамтарч эрдэм судалгааны ажил төслийг амжилттай хэрэгжүүлж Монголын ард түмний соёлын өвийн үн цэнийг судлан баримтжуулах, олон улсад таниулах, дэлхийн оюуны сан хөмрөгт эзлэх, зүй ёсны байр суурьнд нь тавих үүрэг хариуцлага бидэнд ногдож байна хэмээн үзэж байна. Хээр талын нүүдэлчдийн соёлын өвийг хэдэн зуунаар үлгийдсэн Монголын сүрлэг их уулс. Тал нутагт хээрийн салхи намуухан сэвшин мянган жилийн өмнөх мэт амгалан цэлмэг орссоор. Монгол Улсын шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн доктор Төрөв Батгахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-аас 2010 онд Монгол Алтайн баруун хэсгийн түүх археологийн дурсгалууд 2 ховд төслөөр олон тооны дурсгал илрүүлсэн. Энэ судалгааны дунд монголчуудын оршуулгын нэгэн хэлбэр болох хадны оршуулгыг тусгайлан судалж 6 оршуулгын хэрэглэгдэхүүнийг холбооны бүгд найрамд Германы улсын Райнландын орон нутгийн холбооны харьяа Бондох Ландис музей болон Кельний тэнхэм, Offenbach дахь Германы ширхэг эдлийн музей зэрэг газруудад 3 жилийн турш сэргээн засварлаж бэхжүүлсний дараа их нутагтан эдгэр олдвруудыг авчирснаар Монголын үндэсний музейд талын дайчдын өв соёл үзэсгэлэнг нээж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд улсын хурлын гишүүн соёл спорт аялал жуулчлалын сайд Оюнгэрэн, холбооны бүгд найрамд Германы улсын эжийн сайд Герхард Тидман, шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Инг Төвшиндөр оролцсон баяр хүргэж хэлсүүгэндээ Монгол нутагт манай эртний 4-өөс 18 дугаар зууны ихэнх үед хамаарах 100 горийн хадны оршуулгыг тэмдэглэж 70 горийн хувийг малтаж судалснаас хамгийн сүүлийнх нь Ховд аймгийн Манхан сумын нутаг дах Жаргалан тахирхан уулын өмнөхийн аманд эртний хадны оршуулга илэрсэн тухай мэрэгжлийн байгууллагад мэдэгдсэн тусмын иргэн Дандар энх төрөд талархал дэвшүүлж баяр хүргэлээ. Дайчинбаатар эрийн хамт хэдэн зуунд хамт нөрсөн энэ хөгжмийг судлаачид Алтайн ятг хэмээн нэрлсэн бөгөөд Янгэрийн толгойтой их биеийг ямар ч зүйдлгүй хусаар урлаж сар тэгийг уд мотор хийсэн төдийгүй эртний түргийн урууны бичгийн бичээсэн хүн төрлөختний хосгүй гайхамшиг дурсгалд зүй ёсоор багтаж байна. Талын дайчдын өв соёл үзэсгэлэнд манай улсын нутаг дэвсгэрээс анх удаа олдсон түргийн дайчдын нумсум, төмөр дөрөө, эмээлийн мод, загасны хайрсаар хийсэн хавтга зэрэг 170 шахам үзмрийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн Монгол улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн хожруулан Монголын үндэсний музейгээс зохион байгуулсан олон ажлуудын нэг нь байлаа. Монголын үндэсний музей бүгд наримдах Солонгос улсын үндэсний музейтэй хамтран урт хугацааны Мон Сол төслийг 1997 оноос хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Хэнти, Сэлэнг булган, Төв, Аранга аймгийн нутагт чулуун зэвсгийн үеийн бууд суурин, хүрлийн үеийн хэрэгсүүр, дөрвөлжин булш, хүний улсын үеийн булш оршуулгын байгууламжуудыг шинжилэн судлах ажлуудыг хийжээ. Одоо Төв аймгийн Баянжиргалан сумын нутаг Гуадов хэмээх газарт хүн нүгийн суурингийн малтлаг хийж байна.
Энэ ажлыг Монголын талаас археологийн хүрээлэнгийн захирал шинжлэх ухааны гавьяат ажилтан доктор профессор Цэвэндорж, Солонгосын талаас Солонгосын үндэсний музейн түүх археологийн хэлтсийн дарга Со Юй Жон нар удирдан хийж байна. Энэ судалгаа малтлагын ажилтай Монголын үндэсний музейн захирал Сүхбаатар, Солонгосын үндэсний музейн захирал Ким Юн На нар газар дээр нь очиж танилцлаа. Олон улсын музейн зөвлөл соёл спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын үндэсний музей, Оросын холбооны улсын Алтан бөгөөд наримт улсын багшийн академи, Монгол улсын шинжлэх ухааны академи, Монголын эрдэнэ дэлгэрүүлэх нийгмлэг, олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороо хамтран музей ба соёлын өв, туршлага, шинжил сэдвээр олон улсын хурлыг Улаанбаатар зохион байгууллаа. Энэ хуралд Оросын холбооны улсын Алтан бөгөөд наримт улсын багшийн академийн түүх соёлын өв, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч доктор профессор Труисева, Ольга, соёлын өв судлалын шинжлэх ухааны хандлууд, холбооны бүгд наримт Германы улсын Мюнхен хотын олон улсын философийн сургуулийн доктор профессор Войрег Хелдегар, дэлхийн соёлын өв ба боловсрал, Тайваны үндэсний их сургуулийн доктор профессор Чен Куонинг, соёлын өв музей ба аялал жуулчлал, Оросын холбооны улсын Василий Владимирцев, музейн даяаршлын нөхцөлд, Цогбадархан эрдэнэ чулуун, түүх соёлын дурсгалт согсолбор ба хөшөө дурсгал музейн бүрэлдэхүүн хэсэг болох нь. Хашийн эрдэнэ нүүдэлчдийн соёлын өв, олон улсын музейн зөвлөлийн үндэсний хорооны тэргүүн Цэдма, музейн мэргэжилтэн ба сан хөмрөг зэрэг олон сэдвээр илтгэлүү тавьж хэлцүүлэгдлээ. 1990 оноос хойш олон оронтой харилцаа тогтоосноор анх удаа олон улсын хурлыг зохион байгуулсан харилцан туршлага судалж хамтран ажиллахад чухал үйл явдал болсон юм. Монгол улсад музей үүсч хөгжсөн 90 жилийн хожирулсан ажлын хүрээнд бүгд наримдах Солонгос улсын жишээн дээр музейн үзүүлэлт, зохион байгуулалт, туршлага сургалтыг Монголын театрын музей, Монголын үндэсний музей, Design by Art хамтран зохион байгууллаа. Үсгэлэнгийн тодорхойлолт, бүрэлдэхүүн хэсэг, музейн орон зайн зохицуулалт, үйл ажиллагааны цар хүрээ, үсгэлэнгийн удирдлага төлөвлөлт, үсгэлэн үзүүлэлт хэрэглэгдэх нийцтэй материал, музейн үзүүлэлгийн сүүлийн үеийн дизайн шийдлэг гэсэн сэдвээр сургалт хичээл явуулсан орчин үед музейн агуулга болоо зорилтыг үзэгчдэд ойлгомжтой болгох чиглэсэн харилцан туршлага солилцсон сургалт боллоо. Холбооны бүгд нарим Германы улсын гадаад хэргийн сайд доктор Франк Вальтер Штайнмайер, Монгол-Германы археологчдын хамтарсан хайгуул сэргийн засварлалтын үр дүн болсон талын дайчдын өв соёл үзэсгэлэн гүйцэж тус музейн ардчлалын танхим зочлоо. Хар хорин хотын сүмийн үлдэгдлийг ил музей болгон засварлаж тогтчуулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт соёл спорт аялал жуулчлалын сайд хатагтай оюун гэрэл, Германы археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч хатагтай доктор Фридрих Флеснер гарын үсэг зурх ёсол Монголын үндэсний музейн их танхим боллоо. Улсын төв музей нь Монгол улсын тэргүүлэх музей болж хэд хэдэн музей харьяалахын зэрэгцээ орон нутгийн музей кабинетуудыг арга зүйн чиглэлээр удирдах ажлыг хавсран гүйцэтгэж, музей судлал нэртэй тохимол эрхлэн гаргаж Монгол улсын музей судлалын талаарх шавыг тавьсан юм. Тус музей байгуулагдсан цагаас Монгол нутагт тогтож байсан археологийн олдуурууд, эзэнт гүрэн, манж болоод богд хаанд Монгол улсын үеийн түүхэнд холбогдох эдвэлгийн зүйлс зэрэг сан хөмөргийн баялаг үзмэртэй. Төв музейн мөлөг гүрвэл нь 14-өөс 15 м урт, 4 м өндөр 1948 онд Монгол зөвлөлтийн хамтарсан экспедиц Өмнөг аймгийн Нэмэх Тэхмээ хуулан орчмоос элрүүлснээр улсын төв музейн палеонтологийн музейн үндэс болж байжээ. 1992 онд улсын төв музейн байранд байгалийн түүхийн музей байгуулсан юм. Тус улсын музей үйл ажиллагааныхаа явцад 10,000 үзмөр олдвор цуглуулан 1240 амьтад шувуу жигүүртний чихмэл хийж үзмөрэн баяжуулжээ. Монгол улсын соёлын гавьяас зүтгэлтэн зураач Нанзас Цүрэн, Монгол улсын соёлын гавьяас зүтгэлтэн чихмэлчин Цэвэл, Монгол улсын соёлын гавьяас зүтгэлтэн чихмэлчин Дагима, Ахмад чихмэлчин Цогтгоёр нарын үе үеийн музейн ажилчдын нөрийн хөдөлмөрүүтэл шингэснийг тэмдэглэж байна. 1992 оноос музейн үзмэр цуглуулгыг шинжилэн зохион байгуулж, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулан ирээдүйн чиг хандлагыг тодорхойлон Одон гарагийн судлал, дэлхийн түүх, газар зүй, бүс нутгийн өвөр мөцөд тогтос хөгжлийн хөдөлгөөнийг шинжлэх ухааны үүднээс үзүүлэх зорилт дэвшүүлж, ургамал амьтан хүний үүсэл хөгжлийн түүхэн мөчлөгийг харуулахаар зориж байна.
19-р зууны сүүлч 20-р зууны ихэнх үеийн Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлагийн ухааны дахин давтагдашгүй цогцлбор Чэйжин ламын сүмийг 1904-өөс 1980 оны хооронд халах Монголын бүх аймаг хошуудаас 300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан хүрээний уран дархан Омбоо ламын удирдлагадор барьж байгуулжээ. Чэйжин ламын сүмийг тухайн цаг үеийн төрийн Чэйжин лувсан хайдын сүм, нууц тарны сүм хэмээгдэн сүсэгтэн уулны дунд ихэд алдаршжээ. Гэвч 1937 оны хэлмэглийн жилүүдэд уг сүмийг хааж битүүмжлэн 1940 онд Судрагчгийн хүрээнд шилжүүлсэн түүхтэй. 1941 онд бүгд наримт Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн зарилгаар тус сүмийг улсын тэргүүн зэргийн дурсгалт зүйлсийн тоонд оруулж улсын хамгаалалтанд оруулснаар 1942 онд улсын шашны музей болгосон байна. Гэгэрлийн сайдын 2000 оны 223 тоод тушаалаар бие даасан байгууллага болгосон байна. Музей нь Махран сүм, гол ба занхан сүм, зуугийн сүм, ядам сүм, хотолчуулган, эйн хамгаалангийн төв сүм гэх мэт нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий түүх шашны соёлын өв цогцлбор юм. Музей үзмлээс цамын шүрэн баг, авидын тангад зээгт наамар, танка, аран хангал зэрэг 13 үзмөр дахин давтагдашгүй хосгүй үнэт бүтээлээр бүртгэлдэжээ. Чэйжин ламын сүм музейгээс шөнийн музей арга хэмжээг сүүлийн 2 жил дараалан зохион байгуулж байна. Энэ жилийн шөнийн музей 2014 арга хэмжээг олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороотой хамтран Монгол улсад орчин цагийн музей үүсчигдсэний 90 жилийн зориулан олон нийтэд нээлттэй зохион байгуулж ардын урлагийн тоглолтууд, самын бүжиг зэрэг сонирхолтой олон үзмрүүдийг үзүүлж нэгэн үчийг гадаа дотоодын олон хүн тухлан сууж дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгосон юм. Иймэрхүү музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх гэж байгаа нь цаашид музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон талд соёлын арга хэмжээг зохион байгуулах бодит боломж байгааг дэлгэн харуулж байгаа юм аа. Монголын сүүлчийн хаан 8 дугаар богд Жавцан дамбын ногоон ордон буюу одоогийн Богд хааны ордон музейн цогцлбор нь дорн дахны хийц бүхий буддын шашны мөргөлийн болон өвлийн ордон, халахвч хаалга, асар таалга, Монгол улсын тусгаар тогтон сэргэн мандсныг бэлэгдсэн амгалан инхийн хаалга, тугны 2 баган зэрэг дурсгалуудаас бүрддэг түүхэн дурсгалт цогцлбор юм аа. Тус музейн сан хөмрөгт 17-оос 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын хаанд төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд, тухайн үеийн нэр турчууд, дархчууд, нийгэн ялангуяа анх дугаар богд өндөр гэгээн зан узрын өөрийн мутраар туйруулсан бурхад болон түүний сургуулийн дэг барилаар уралдаж бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, зээгт наамал, цаасан шуумал. 8 дугаар богд Жавцан дамб, түүний хатан домдог долмын өмсөж эдэлж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаа дотоодын зочид төлөөлөгчдийн өргөсөн бэлэг дурсгал, худалдан авсан эд зүйлс зэрэг нийт 8600 гаруй үзмэр хадгалагдаж байгаагаас 73 үзмрийг Монгол улсын хосгүй үнэт үзмрээр тодруулаад байна. Богд хааны ордон музейн зарим үзмрүүд Франц, Америк, Солонгос, Япон, Нидерланд, Австрали зэрэг орнуудад гарсан үзэсгэлэнд тус тавигджээ. Тус музей Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 90 жилийн маань ажлын хүрээнд олон ажил зохиосны нэг нь Богд хааны ордон музей сэдэвт 8 нэрийн нэг блок бүхий маркийг гүйлгээнд гаргасан явдал байлаа. Зураач Цингэл маркн дээр Богд хаан, Дондог дулам хатны синти, Богд хааны навчин титмүүд, өндөр гэгээн зан узрын цаглашгүй наст хаш чулуун бүтээл, 18-аас 19-р зууны үеийн шавар хос ваар, луу тавиуртай хөх биндрийн аяг, хааны жууз тэрэг зэргийг дүрслэн харуулжээ. Монголын анх дугаар богд Жавцан дам хотогт өндөр гэгээн зан узрын элен цэцэг, Автай санхан, халахын анхны нандин шүтэн Эрдэнэ зүг, хар хором хотын туйран дээр
1586 онд байгуулсан ба түүнээс хойш түүхийн доройтол, эвдрэл, свирэл, мандан бадрлын алинч Эрдэнэ цуг 9 тойрон 20 дугаар зуунтай золгожээ. Эрдэнэ цуг 19 дугаар зууны сүүл буюу оргил үедээ 180 соён бут суврагаар хүрээлсэн 62 сүм дуган 2000 орчим ламтай байсан. Уг хийд эхлэмэл дүүлэгтэд дуртаж ихэнх сүм хийдүүдийг нураан эвдэрч сүйтгэгдснээс нийт 18 байгууламж үлдсэнийг 1944 оны 5 дугаар сард бүгд наримт Монгол ард улсын сайд нарын зөвлөлөөс Монголын ард түмний түүх дурсгалын үнэт зүйл болох хар хорим Эрдэнэ цуг хамгаалах засах тухай тогтоол гаргаж улсын хамгаалалтанд авч улмаар 1965 онд улсын зэрэглэлтэй шашны түүхийн сүм музей болгожээ. Эрдэнэ цуг дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалт газрын хосгүй гайхамшиг 6 дурсгалын нэг. Эрдэнэ цугийн гол сахиус болох гом бүгүр, мах бал, замдан 100 зэрэг олон түүхэн үзмэрийг музейн 8 сүм үзэсгэлэнгийн танхимд дэглэн олон нийтийн хүртэл болгож байна. Эрдэнэ цуг музей Монголын аялал жуулчлалын томоохон бүс нутгийн нэг болох дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалт газар байрладгаараа ихээхэн онцлогтой төдийгүй жил ирэх тутам түүх соёлын үн цэн нэмэгдсээр тус музейг үзэх үзэгчдийн тоо өссөөр байна. Энэхүү захиралтай сүл дуул кампани түүхийн дурсгалт сүм хийд барилга байгууламжийг сэргээн засварлахад мэрэгдсэн энэ кампани төвхөн хийдийн цогцлбор амар уйсгалан галдан брэвэн хийд, шанхын хийд, заян гэгэний хийд, чэжин дамын сүм музей, дамбадар жалан хийд, богдын сүм музей зэрэг 20 гаруй түүхийн дурсгалт сүм хийдийг үндсэн төрх байдал бүтээсэн ёс жаягийг алдагдуулахгүйгээр тухайн үеийн байдлаар нь сэргээн засварлаж түүх дурсгалын үнэт зүйлсийг хайрлан хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсаар байна. Монгол улсын соёл боловсрол, шинжлэх ухааны болон төр засгийн төв байгууллага төвлөрсөн улсынхаа нийслэл Улаанбаатар хотын түүхийг иргэд, гадаадын зочид төлөөлөгчдөд сурталчлан таниулах зорилгоор 1956 онд Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэнг анх байгуулсан байна. Улмаар уг үзэсгэлэнг Улаанбаатар хотын түүх, шинжилэн байгуулалтын музей болгон өргөгдөж 2011 оноос Улаанбаатар хотын музей болж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Орчин үеийн өндөр сүрлэг барилгуудын дунд байрлах энэ жижиг байшинд тэртээ 1921 онд шин цагийн ардын төр засгийн газар байрлаж байсан нь өдгөө түүхийн дурсгал болсон билээ. Өдгөө 3300 гаруй үзмэрийн сан хүмрэгтэй тус музейд туул гол орчмоос олдсон 5 сая жилийн тэртээ амьдарч байсан Арслан зааны яс 19-20 дугаар зууны үед их хүрээний урчуудын уралсан өвөрмөц хийц загвар бүхий гэр ахуй гоёл чимэглийн зүйлүүд. Нээлт зураач Мань Бадрын 1946 онд зурсан нийслэл хүрээ зураг. Төрийн соёрхолт урлагийн гавьяа зүтгэлтэн Сэлбэрчин Сэнгээгийн бүтээсэн түүх Улаанбаатар зааны соёон Сэлбэр. Уран хатгамалч Цэрэнхүүгийн уралсан торгон утсан хатгамал зэрэг ховор нандин бүтээлүүд Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн эрт идүүгээ үеийг түүхчлэн харуулсан он сонирхолтой ховор гэрэл зургуудыг үзэх болно. Одоогоос 50 жилийн тэртээ Монголын дүрслэг урлагийн шилдэг бүтээл болон дэлхийн дахны дүрслэг урлагийн сонгодог бүтээлийн өв дээжээс олон түмэнд сурталчлах ажлыг цаашид улам өрнүүлэх зорилгоор бүгд наримт Монгол ард улсын сайд нарын зөвлөл 1965 оны 3 дугаар сарын 31-нд 87 дугаар тогтоол гаргаж Монголын дүрслэг урлагийн музейг байгуулсан түүхтэй. Тэрэл цагаас Монголын дүрслэг урлагийн тухай, дэлхийн сонгодог дүрслэг урлагийн бүтээлийн тухай, Монголын урчууд зураачдын тухай, тэдний уран бүтээлийн тухай өргөн сэдвийг хамарсан лекц яриахийн явуулын үзэсгэлэн гаргаж тухайн үеийн социалист орны хэвлэл мэдээлэлд сурталчлах ажлыг зохион байгуулж байжээ. 1995 онд тус музейг Зануузрын нэрмжтэй дүрслэг урлагийн музей хэмээн нэрлэх болжээ. Сүүлийн жилүүдэд Нидерландын хүн тааж Клаусын сангийн тусламжаар үзмэрийн тайлбарлагч хөтчийг
аав ээжийн хөтчөр анх удаа англи, монгол хэлээр хийж үзэгчдэд үйлчилж байна. Төв аймгийн Заамар сумын Шорон бомборын дурсгалууд энд төрөлхөөрлөгийн музейд хадгалагч байна. Эндээс бол нэг 163 олдвор илэрч болцсон юм аа. Энэ дурсгал бол 678 онд Уугарын Пууган аймгийн ноёны дурсгал зориулж босгосон бунханд оршуулга байсан. Газрын доороор хөндөй ийм гэршиг зүйл хийгээд тэндээ бол 22 м урт өөдөвч оруулаад хийсэн байсан. Эдгээр дурсгалуудаас ингээ харахаар зэрэг бол тэр үед манай нутагт оршин тогтнож байсан. Тэр нүүдэлчд ямар их өргөн харилцаатай байсан, гадаадтай өргөн харилцаатай байсан гэдэг ч байна. Эндээс олдсон одоо гэрэлт хөшөө байгаа. Гэрэлт хөсөнд бичснийг үзвэл зүүн урагшаа солонгостой, кеданта, жөрчөнтэй, энтхэхтэй, тэгээд баруун тишээгаа Византийтэй ингэж өргөн харилцаж явсан ийм мэдээ гарч ирж байгаа юм. Тэгэхээр хамгийн түрүүн өөрөөр хэлбэл энэ Монгол нутагт байсан нүүдэлчдээс 678 оны орчин бол бүр Солонгосын үг дээдстэй харилцаж байсан. Ийм мэдээ гарч ирж байгаа. Тэгэхээр энд бол хийсэн энэ шавар болоод модон хүмүүс, модон эдлүүд бол нилээд хүмүүс нь бол бие биенээ ерөөсө дуурайгаагүй. Дандаа өөр байгаа. Энэ нь бол эрдэмтдийн сонирхлыг татж байгаа бөгөөд өөхөр зэрэг тухайн үеийн түүхэн хүмүүсийг дүрссэн байж магадгүй гэсэн юм таамгийг төрүүлж байна. Дурсгалын музейд эртний хүмүүсийн хад чулуун дээр зурж үлдээсэн зургаас эхлээд эртний нүүдэлчин улсууд, хүн нүү, түрэг, уйгрын үеийн дурсгалууд 16-аас 20 дугаар зууны ихэнх үеийн ур хийц, ухааны ураар бүтээсэн олон зуун бүтээлүүд байгаагаас 18 дугаар зууны ихэнх үед бүтээгдсэн цагаан дарих, 19 дугаар зуунд бүтээгдсэн зөөлөн их шигт, цогт охин тэнгэр, улаан хүлэгт баатар, улаан сахиус 20 дугаар зууны ихэнх бүтээгдсэн Монголын нэг өдөр, 8 дугаар богд Жавзан дамбын хөрөг зураг зэрэг дахин давтагдашгүй 68 бүтээлийг хосгүй үнэт урлагийн бүтээл хэмээн засгийн газрын тогтоолоор баталгаажуулжээ. Монгол улсад орчин цагийн музей үүсэж үтсний 90 жилийн аян хүрээнд музей бидний бахархал хэмээх 3 үеийнхний уулзалт болж музейн сан хөмөргийн эрхлэгч, тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын ажилтан, сэргийн засварлагч, үзмэр харагч, хамгаалалтын ажилтан, чихмэлчин зэрэг ажил мэргэжлийн 150 гаруй хүмүүс оролцлоо. Уулзалтын гол зорилго нь музейн амьд түүх болсон Ахмад үеийнхний үзэж өнгөрүүлсэн үндсэн бүхий дурсамжийг тэдний залгам чалаа залуу үеийнхэнд өвлүүлэн дамжуулах явдал юм. Занавзрын нэрмжтэй Дурслаг урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж ажил амьдралынхаа нэгэн хэсгийг музейд өнгөрүүлж амьд түүх болсон Ахмад үеийнхэн тэдний дунд залуу үеийн төлөөлөл уулзалтанд оролцож Ахмад үеийнхэн маань үзэж өнгөрүүлсэн ажил амьдралын түүх оюун ухаанд нь хадгалагдсан буй дурсамжаа өгүүлэн тэдний халааг аван ажиллаж байгаа залуу дунд үеийн музейчдтэй алтан сургаалын хайрлан сэтгэлдээ хуваалцсан юм. За тайлбар сурчлагын ажилтан хүний одоо гол зорилго бол музейг үзэгчтэй нь холбож өгдөг хамгийн гол одоо хариуцлагатай өндөр үүрэгтэй ийм ажил байдаг юм аа. За одоо дэлхийн одоо олон улсын ямар орноос Монголд ирнэ ямар улсууд, ямар зочид, ямар жуулчид, ямар хүүхдүүд ирнэ бараг л тэр бүх хүмүүстэй музейн сурчлагын ажилтнууд нүүр тулж ажилладаг. Тийм учраас тухайн орныхоо тухайн музейнхээ одоо хамгийн гол нүүр царай болж өгдөг маш их хариуцлагатай ажил. Тийм учраас энэ сурчлагын ажилтан, тайлбарлагч, лекторууд эдгээр бол хамгийн хариуцлагатай албан тушаал дээр зогсож байдаг ийм ажлыг одоо гүйцэтгэж ирсэн. Одоо ч гэсэн бас музейн одоо ийм албан тушаалыг хашдаг хүмүүс бол энэ хариуцлага маш өндөрөөр ойлгож хөдөлмөрлөх шаардлагатай гэж харагдаж байдаг. Харахад 50 жилийн агаар миний багш Цэвэр гэдэг хүн одоо соёлын гавь зөвтөлтөн болсон. Тэгээд ийм гоё ажил хийдэг хүнийг дагаж юм сурах юмсан гэж одоо тэгээ багшигаа дагаж би алтан цаадах юуны дархан газар яваад ёл хавтхан буур холонгийн одоо юунд тамилтанд яваад миний багш эмэгтэй хүн Монгол улсын нэг номерын одоо ханчин хүн байсан. Тэгээд багш маань тэр ёл бол уулын дээгүүр халин нисгээ.
их хэцүү шүү гэж ярьжсэн. Тэгээд би тэрийг бурхан харж одоо тэр ёлыг одоо би тэр агнж ирсэн. Тэгээ багштай би тэр уулан орой дээр одоо баяр хүргэж 2 сард байсан. Тэгээд хоёулаа тэрвэлдэж уйлж ажлаа биелүүлсэн. Одоо эргэж ирэхэд бол нүүр бардам боллоо гэж хоёулаа их бахархаж наашаа алтан өвөр говьд ирж одоо өшөө зөндөө олон ажил байсан. Тэрийг амжилт хоёулаа ирсэн. Парис төвтэй олон улсын музейн зөвлөлийн одоо Монголын хороо гэдгийг одоо байгуулад 10 гаруй жил болж байна. Энэ олон улсын музейн зөвлөлөөр дамжуулан Монголын одоо музейн гишүүд бол олон цуврал ажлуудыг хийдэг. Үүгээр ялангуяа музей судлалын хэмжээнд бид нар бас Монголыг таниулах цуврал арга хэмжээнүүдийг хүргэж чадаж байгаадаа бид нар бас баяртай байдаг юм аа. Тэгээ интерьерийн зураачин тэр тусмаа музейн зураачийн нэг онцлог бол үзэгчдэд үзмэрийг одоо хүргэхийн тулд бол их ажилдаг. Одоо онцгой шийдлүүд их шаарддаг. Яагаад гэвэл нэг үзмэр гэхтэл аль зуунд хамаарагдаж байна. Тэр зууных нь байдал төхөөлөхийн тулд бол одоо интерьерийн зураач бол тэр заалтай, тэр түүхтэй нь уялдуулж их бодгоороо музейн зураач бол бус зураачтаас илүү онцлог бөгөөд тийм уйггүй хөдөлмөр шаардсан ажил байдаг. Яагаад гэвэл түүхийг унших хэрэгтэй болдог, бие үзмэрийг ойлгох хэрэгтэй болдог. Уулзалтанд Улаанбаатар хот дахь музейнууд өөр өөрсдийн музейн өнөөгийн ажлын явцыг Ахмад үедээ таниулсан бол үе үеийн намтар цадгийг тээж явсан олон ахмадууд музейн захиралаар ажиллаж байсан. Байгалийн түүхийн музейн захирал Эрдэнэбат, үндэсний музейн захирал Очир, Дүрслэг урлагийн музейн захирал Гүнга Баттурж, Богд хааны музейн захирал Мягмар Дорж, Улаанбаатар хотын түүхийн музейн захирал Бизия нар оролцож түмэн үеийн түүхийн аргамжаагаа таслахгүй байж орчин цагийн музей үүсч үүсний 90 жилийн ойдон их амжилт гаргахыг хүсэн өрөөлөө. Соёлын өвийн төвийн эрхэм зорилго нь Монгол Уг Саатан үндэсний соёлын биет болон биет бус өвийг авран хамгаалахад оршино. 1994 онд Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хууль шинжилэн батлагдсантай холбогдуулан байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өргөжүүлэн соёлын өвийн төв байгуулсан юм. Тусдаа үндсэн чиглэлийн хүрээнд соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, Монгол улсын музейн үзмэр, эд дэлхийн зүйлс, хөдөөхээр орших түүхийн дурсуулууд, ард түмний дунд өвлөгдөн уламжлагдсан биет бус соёлын өвийн төрөл зүйлийг бүртгэн баримтжуулах, соёлын биет бус өвийг ЮНЕСКОд бүртгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, байгаль дээр ил задгаа орших хөшөө чулуу, хад чулуун дээр өвлөгдсөн соёлын дурсгалыг унган газар нь бэхжүүлэх, сэргээн засварлах, авран хамгаалах үйл ажиллагаа явуулах зэрэг ажлуудыг эрхлэж байна. Соёлын биет өвийг хамгаалах хэлсэн хөдлөх буюу үл хөдлөх соёлын өвийг бүртгэн баталгаажуулах, улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, соёлын өвийг судлах, сурталчлах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг бол соёлын биет бус өвийг хамгаалах хэлсэн ард түмний бэлэг авьяас, мэдлэг, туршлага, оюуны үнэт зүйлсийг уламжлан хөгжүүлж өвлүүлэх, мартагдсан биет бус өвийг сэргээх, соёлын биет бус өвийн улсын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг эрхлэн явуулдаг юм. Соёлын өвийг сэргээн засварлах хэлтээс музейн үзмэр, археологийн олдвор, хөдөөхээр орших үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах арга технологиг хариуцсан хэрэгжүүлж байна. 2014 онд батлагдсан соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу соёлын өвийн төв нь соёлын өвийн үндэсний төв болж өргөжин улсын хэмжээний соёлын өвийг бүртгэх, мэдээлэх, авран хамгаалах чиглэлээр үхий соёл эрдэм шинжилгээний байгууллага болох юм. Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдэд хадгалагдж байгаа түүх соёлын дурсгалууд бурхан шүтэн эд үлгийн зүйлийн улсын тооллого 26 жилийн дараа хийгдэж байна. Соёлын өвийн төвөнд тус хийдэд улсын тооллого явуулахад түүх соёлын дурсгах зүйлийг бүртгэх мэрэгжил арга зүйгээр ханган тоолгын ажлыг өдөртөн зохион байгуулж, улсын тоолгыг тус хийдийн лам нараас гадна соёлын өвийн төв, байгалийн түүхийн музей, үлэг гүрвэлийн төв үзэн ажилтнуудаас бүрдсэн тоолгын комисс хийж үүсгэж байна. Тус төвөөс гандан тэгчлэн хийдийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх ажлын үнд төсвөрийг тавихад бүртгэн баримтжуулалтын арга зүйгээр туслан
Гандан тэгчлэн хийдийн бурхан шүтэн эдүлгийн зүйлийн бүртгэл буюу гандан дата сахин бүртгэлийн программыг боловсруулан зохиож тус хийдэд суурилуулсан. Тус програмд тоолгоор шинээр үйлдэж байгаа гар бичмэл бүртгэлийн шивж оруулах ажлыг зэрэг сүүлгэн хийжээ. Монгол цэргийн түүх бол Монголын түүхийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрөлхтний түүхийг судлахад зайлшгүй авч үзүүлэх үнэт зүйл юм. Монголын цэргийн музейн одоогийн байдлаар 12 төрлийн 9200 гаруй үзмөр эд үлгийн цуглуулгатай юм. Үзмрийн эртний түүхийн танхим хуучин шулуун зэвсгийн дээд чатнаас 20 дугаар зуун хүртэлх сэргийн түүхэнд холбогдох бие дэвтүүлгийг дэлгэн үзүүлсэн бөгөөд манай эртний өмнөх 9-7 дугаар зууны хүрэл дуул, хутга, сүх, хүн нүгүрний цэргийн номны ясан наалтууд их Монгол улсын үеийн Чингис хаан ба түүний залгамжлагчдын түүхтэй холбогдох олон зууны туршид чанарчин хөгжиж ирсэн төрөлбөрийн зориулалтын сумны зэвүүд, бие хамгаалах хэрэгслүүд 13 дугаар зууны үеийн чонын сэлбэртэй хотгор илд 1372 оны хүрэл галтуу Манжин дарангуулын үеийн Монгол шин түүхийн танхим 1911 он буюу Богд хаанд Монгол улсын үеэс 1939 оны халахын голын болон 1945 оны чөлөөлөх дайнд хэрэглэгдэж байсан буу зэвсэг тулдааныг харуулсан макет нэг ховор гэрэл зургууд Монгол улсын баатруудын эд зүйлс генерал болон үе үеийн генералуудын хэрэглэж байсан эд зүйлс Монгол улсын зэвсэгт хүчин инхийг дэмжих ажиллагаанд оролцсон тухай баримт материал түүхэн бие үзмэр эд зүйлийг дэлгэн үзүүлсэн байна. $2011 оноос эхлэн музей нүүж явна хөтөлбөрийг хэрэгжүүлж 12 аймгийн иргэд цэргийн ангийн бие бүрэлдүүнд орон нутгийг судлах музейтэй хамтран музейн үзүүлбэрийг цахим хэлбэрээр батлан хамгаалах бодлого зорилт зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлах иргэн цэргийн харилцаа хөгжүүлэхэд чиглэсэн музейн үйл ажиллагааг явуулж байна. Мөн Афганистан улсад инхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа эвслийн хүчний цэргийн алба хаагчдад музей нүүж явна хөтөлбөрийг хилийн чандад мөн сурталчилсан байна. Тус музей нь сүүлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж брайл тайлбар, аудио болон дохионы тайлбарыг үйлчилгээнд нэвтрүүлж байгаа нь музейн үзүүлбэрийн шинэлэг зүйл болж байна. Зөвлөлт холбоот улсын дөрөв удаагийн баатар Монгол улсын баатар маршал Георги Константинович Жукын дурсгал зориулсан гэр музейг халахын голын ахмад дайчилж ард түмний санаачилгын дэмжлэгээр халахын голын дайны ялалтын 40 жилийн он баярыг холдуулан анх нээсэн юм. Уг музейг Жукын гэр бүлийн хамтаар 1939 оны 9 дугаар сараас 1940 оны 5 дугаар сар хүртэл амьдарч байсан байшинд байгуулсан түүхтэй. Жукын гэр музейн үзмийн 3 танхимтай халахын голын дайн Авгайх хөхрөний дайны дараах жилүүд ба Жукын амьдрал үйл ажиллагаанд холбогдох түүхэн гэрэл зураг баримт бичгүүд түүний эдэлж хэрэглэж явсан эд зүйлээс гэр бүлийнхэн дурсамж ховор нэгэн түүхэн гэрэл зургийг Монгол, Англи, Орос хэл дээр тайлбарлан үзүүлж байна. Монголын уран зургийн галерей 1991 онд бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлснээр ардын хувьсгал ялснаас хойш дүрслэх хурлын шилдэг бүтээлийг сонгон цуглуулж сан хөмөргөн баяжуулах, судлан сурталчлах, хадгалж хамгаалах, нийгэм түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүүн болон урлагийн боловсрол олгоход чухал үр гүйцэтгэж байна. Галерейн алтан сан хөмөргийг Монгол зураг, уран зураг, зураасан зураг, баримл, сэлбэр, хөмөл, ардын гарварлал, хатангал зэрэг Монголын орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдээр баяжуулан жил дундчаар 15,000 орчим хүнд үйлчилж байна. 1921 оноос хойш бүтээсэн 3500 гаруй бүтээлээс үзэгч олонд Марсан шарав хэмээн алдарсан Балдуугийн шаравын Владимир Ильич Ленин хөрөг, төрийн сойрхолд ардын зураач Чөлтмийн талын айл, төрийн сойрхолд ардын зураач Цэвживийн азархны ноцолдон, төрийн сойрхолд ардын зураач Ядамсрынгийн өвгөн хуурч зэрэг бүтээлүүдийг засгийн газрын 2013 оны 227 тоод шийдвэрээр хосгүй үнэт ангилалд бүртэн авчээ. Манай үе үеийн зураач урчуудын дахин давтагдшгүй Монгол соёл уламжил, ахуй амьдрал зан заншил, сэтгэлгээний шин төрөл зүйлээр баяжигдсан бүтээлүүд араасаа цоврон гарч жилдэн уран бүтээлийн 40 орчим үзэсгэлэн зохион байгуулж үзэгчдэд гоо саяхны цэнгэлийн таашаалыг төрүүлж байна. Монгол орн театрын урлагийн нэг эртний уламжил, өв соёлтой шинэ үеийн театрын олон төрөл үүсэж үүдсэн түүхээр баялаг юм.
Манай ард түмэн театрын урлагийн энэхүү өв уламжил түүхэн хөгжлөөр бахархан улмаар аривжуулан хөгжүүлж хойж үйдэн өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийн нэгэн тод илэрлэн үзэгч олноо үйлчлэн байгаа Монголын театрын музей. Монгол орон театрчилсан урлагийн хэлбэр нэн эртнээс үүсвэрлэн хөгжиж ирснийг ишлэл үг, уран зураг, бичиглэл, загвар зэрэг музейн үзмэрийн төрөл зүйлээр үзүүлсэн сонин бөгөөд сургаалтай. Жинхэнэ театрын урлаг үүснийг харуулгадан Жанжины нэрмжид гүлөв түүний уран сайханчид нь ирээдүйн театрын гол хүч болсон 1927 оны намар бөмбөр ногоон гэж олон алдарсан дорн дахин уран барилгын хийс зохиомж үгүй барилга ашиглалтанд орсон анхны театрын нээлт түүний тулгын чулууг тавьж гал голомтын насаас нь нацагдорж буян нэмэг ши аюуш гомбожоо лувсан хуурч хөгжимчин иш тулан зэрэг нэрд хүмүүсийн үйл амьдрал анхны хээрийн жижиг дуучид хөгжимчдийн тухай түүхэн гэрэл зураг зэрэг материалуудыг үзэгчид шимтэн сонирхол тухайн цаг үед нэвтрэн мэдлэг оюунаар тэлж мэдээлэл авч болох юм. Улсын төв театраар салбарлан гарсан цирк, ардын дөвжгийн чуулга, цэргийн театр, хүүхэлдэйн театр зэрэгс гадна Монголын кино урлагийн тухай баримтуулан уран сайхны киноны тухай ардын уламжил хөгжмийн зэвсгийг үзэж болно. 19-р зууны үед бүтээгдсэн Арслан толгойд хар хуур, Чингис, Хубилай, Мөнх, Өгөөдөө хаадын үеийн соёл, театрчилсан урлагийн зарим уламжилын тухай наамал, зураг ишил үгээр говийн ноён хутагт дулдуйтын арвжаа. Түүний жүжигийн хүрээлэн буюу 19-р зууны ихээр театрчилсан урлагийн нэлээд боловсронгүй үеийг зураасан зураг загвараар харуулсан үзэгчдэд ойлгомжтой. Монгол улсын төрийн ордон болоо Монгол төрийн эрхэм хүндлэлтэй ариун голомтон мөн болохын хувьд Монгол төрийн түүх соёлын уламжил хөгжлийг олон нийтэд сурталчилах зорилгоор их эзэн Чингис хаан ба бусад их адын түшэл дурсгал өгөхөд цогцлбор барьж байгуулсан билээ. Үүнтэй уялдуулан төрийн ордон цогцлборт төрийн түүхийн музейг байгуулсан. Монгол төрийн түүхийн музейн анхны төр тулс Хүннүг өрнөөс одоо хүртэл 2000 гаруй жилийн төр төсний уламжлалын түүхийг төрийн институт тус үрээр зааглан сурталчилан таниулах үүднээс парламентын түүхэн хөгжлийн танхим, шүүх засаглалын түүхэн хөгжлийн танхим, Монгол төр ёсны түүхэн уламжлалын танхим, гүйцэтгэх засгийн түүхэн хөгжлийн танхим гэсэн дөрвөн үндсэн танхимтайгаар ажиллаж байна. Шинжилгээний засгийн газрын шийдвэрээр төрийн ордон байрладаг төрийн түүхийн музей төрийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй хүргэгч гүүрэн болгохын хувьд сан хөмрөг эрдэм шинжилгээ судалгаа сурталчилгааны үйл ажиллагаа нь Хүннүг өрнөөс одоо хүртэл 2000 гаруй жилийн төр төсний түүхэн уламжлалыг илэрхийлэхийг зорж үзүүлэлгийн үндсэн чиглэлдээ тусгаад байна. Монголчуудын үеийн үед бүтээн төрөвч төрийнхэн ёс ёсол тэрглэж ирсэн төрийн сүлд туг далбаа тамга дуулыг бүрнээр нэгдэн бие тулан цахим мэдээллийн сангаар дамжуулан үзүүлэхээс гадна 1270 оны орчимд Хубилай хааны зарилгаар бүтээгдсэн 10 буянт номын цагаан төг зохиол дурдсан хаан төрийн 9 их бэлэг олон оргогдсон Монгол улсын төрийн 7 эрдэнэ эхэ эзэн Чингис хааны домог түүхэд газрын нутгийн хөрс шороо Аршаан усны дээжүүд Чингис хаан түүний дөрвөн хүүгийн үр удмынхны үеийн үед бүтээндээ дэлжирсэн хаадын овгийн тамга зэрэгт монголчуудын төрөө дээдлэн шүтэх олон зуун жилийн өв уламжлалын шингээсэн бэлэгдлийн эд зүйлсийг цуглуулж шинээр сэргээн залаад байгаа юм. Монголын эцэн төрний их баг далуурчин хааны зарилгаар бүтээгдэж эзэмшил газар нутагт нь гүйлгээнд гүйх мөнгөн тэмдэгтийн үр гүйцэтгэж байсан Монгол улсын хосгүй үнэтэд зоосон мөнгөн тэмдэгтийн иж хүрэн цуглуулгыг хадгалан хамгаалж олон нийтийн хүртэл болгосоор байна. Яваазын нүүдэлчдийн үлгийн нутаг орхны хөндийн нүүдлийн өврөнд соёл иргэншлийн голомт нутаг. Эзэн богд Чингис хааны байгуулсан Монголын эзэн түвэрний нийслэл хар хурмын ариван нандин дуусгалыг хадгалан үлдсэн дэлхий дахны хосгүй гайхамшигт дурсгалтай ил музей. Монголын нэрд археологч Бриле, Оросын эрдэмтэн Киселёв нарын удирдсан Монгол зөвлөлтийн хамтарсан анги эртний хар хурм хотод малтлахыж дундад зууны үеийн Монголын түүхэн толбогдох чухал олборуудыг нээгдүүлж Эрдэнэ зүүн хэдийн дэргэд оршиж байгаа эртний хотын үлдэгдэл нь хар хурм хотын төр болохыг анхудаа археологийн судалгааны баримтаар тогтоожээ. Очир Мацуда нарын удирдсан Монгол-Японы хамтарсан бичээс төслийн судалгааны баг 1996-аас 2009 онд хар хурм хотын төр болон Эрдэнэ зүүн орчмоос Монгол их хотод араб, перс бичигтэй хөшөөнүүдийг нээгдүүлж бичээсийн утгыг тайлж байсан. Монгол-Япон хоёр орны засгийн газар
Монголын эрх эрдэмтэн судлаачдын нэр хөтөлмөр зүтгэл, ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хороо, Японы итгэлцлийн сан, JICA зэрэг олон улсын байгууллагуудын хүчин чармайлтаар хар хорон музей байгуулах төсөл 2005 оноос Япон улсын засгийн газрын соёлын бусалдгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж, дэлхийн өв орхины хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэн түвэрний нийслэл хар хором хоттой холбогдолтой түүх соёлын хосгүй үнэт дурсгал зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий хар хором музейг Угрхан аймгийн хар хорин сумын төвд байгуулах шийдвэр гарсан юм. 2014 оны байдлаар 1591 эдүүлгийн зүйтэйгээс 80 гаруй хувийг археологийн олдвор эзэлдэг юм. Тус музейн төв хазад дүүсэн мандаж энэ нутагт төвлөрөн сууршиж ертөнц дахиныг эзэгнэн суусан Күннү, Сиамби, Жужаан, Түрэг, Уйгар зэрэг их Монгол улсын нүүдэлчдийн эзэн түвэрнүүдийн түүх соёл, хар хором хотын малтлаг судалгаагаар илэрсэн үнэт олдврууд зэрэг эдүүлгийн зүйлсийг үзмэртэй дэлгэн тавьсан хүмүүний оюун санааг хөгжүүлэн түүхэн мэдлэгийг нэмэгдүүлж төмний мэлмийг нээж байна. Монгол орны төв хэсэг Дархан аймгийн хашаа сумын нутаг, Орхон голын хөндийн хөшөө зайдамд байгаа 6-аас 7 дугаар зууны үед холбогдох Дорнод Түрэг улсын хаадын нэг бэлэг түүний дүү Культигийн нар зориулан босгосон тахилын онгонууд нь дэлхийн түрэг судлал Төв Азийн археологийн судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг түүх шинжилх ухааны үн цэнтэй дурсгал юм. Эртний түргийн 2 дугаар хаан улсыг үндэслэн байгуулагч Эльдэрес хааны хүү Магилян түүний хаан цол нь бэлэг өгөө тэрээр 683 дугаар оны сүүлчээр төрж 716 дугаар оны хаан ширээнд сун олон овг аймгийг нэгтгэх, түрэг улсын төрийг бэхжүүлэх, эдийн засаг соёлыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан байна. Түүний дүү Культиген 684 дугаар онд төрсөн 16 настайгаас төрийн үйл хэрэгт оролцсон бөгөөд 716 дугаар онд их бэлэг хаан суухад хүчин зүтгэж улс төр эдийн засаг гадаад дутлагыг хөгжүүлэн улс орныхон тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд хүч авьяасан зориулсан цэргийн нэрдэж энчин улс төрийн зүтгэлтэн байжээ. Монгол улсын засгийн газрын 2010 оны 32 дугаар цоотогдолоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан түргийн хаан улсын түүх соёлтой холбогдол үхий хосгүй үнэт эд үлгийн зүйл олдврыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий хөшөө цайд музей байгуулагдсан юм. Тус музейн байнгын үзэсгэлэнгийн танхим, төр үзэсгэлэнгийн танхим болон гадна үзэсгэлэнгийн талбайтай Монгол орны төв нутагт байгаа 8 дугаар зууны түрэг улсын алдар сууд хаад язгууртны дурсгал болох Бэлэг хаан Культигийн жижигний тахилын онгонуудыг судлан шинжилж хайгуул малтлагын явцад алт мөнгөн эдлэл эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүрдэгдсэн гадаад дотоодын олон үзэгчдийн сонирхлыг татсан орон нутгийн томоохон музейнүүдийн нэг болоод байна. - 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод дуудлага худалдаанд орох гэж байсан Монголоос гаралтай байж мэдэх Тарбазар Батарыг ерөнхийлөгч Сахагийн элбэгдэрж нэхэмжил гаргаж улмаар Америк нэгдсэн улсын Техас мужид шүүхэн шийдвэр гарч дуудлага худалдааг зогсоосноор Монгол, Америк, Канадын эрдэмтдийн баг хамтран шинжилж тус олдвор нь Монголын говьоос олдсон Монгол их булгыг шүүхэд нотолсноор Тарбазар Батарыг Монголын өв гэж тогтоосон юм. Тарбазар Батартай холбоотой шүүх хурал Америк нэгдсэн улсад уран удаа болж асуудлыг бүрэн шийдвэрлснээр энэ үнэт олдвор их орондон ирсэн билээ. Тарбазар Батарыг Улаанбаатар Дархан хотод дүр байрлуулан нийтэд үзүүлсэн бөгөөд улмаар Ленин музейн барилгыг үлг өргөлийн төв музей болгох шийдвэр гарснаар 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монголын үлг өргөлийн төв музей нээлттэй хийлээ. Анхны үзмрүүдийн нэг нь 7.3 м урт, 2.5 м өндөр Тарбазар Батар болсон юм. Ингэж Монголд нэгэн шинэ музейн төрөл бий болж үзэгчдэд үүд хаалгаа нээлээ. Дэлхийн дахны улс гүрний бичиг судрын самба музей хэмээх зүйл бүрийн сонин зүйлийг хураан олон хүн үзэж таних үед тус болохоор Монголд орчин үеийн анхны үндэсний музейнууд хаалгаа нээж үзэгч олноо хүлээн авснаас хойш 90 жил өнгөрчээ. Музейн салбарынхан энэ онд түүхт 90 жилийн оюун хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь Монголын музейн хөгжил шинжилэл 90 жил гэсэн эрдэм шинжилгээний хурал байлаа.
2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болсон энэ хурал музей хөгжлийн асуудалд, музейн шинжилгээний асуудалд гэсэн сэдвийн хүрээнд явагдаж, үндсэн илтгэлийг соёл спорт аялал жуулчлалын яамны соёлын үеийн хэлтсийн дарга цэнцэрэн, соёлын өв музейн талаар төрөөс баримтлах бодлого шинжилэл, Монголын үндэсний музейн захирал доктор Сүхбаатар Монголын орчин цагийн музейн түүхэн хөгжил цаашдын зорилт гэсэн илтгэлийг тус тавилаа. Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсны 90 жилийн ойг манай музейчид их өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Ингээд соёл спорт аялал жуулчлалын яам байгуулагдсанаас хойш бол музейн салбарыг хөрөнгө оруулалтаар дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн ажилтнуудын сургалт чадварыг дээшлүүлэх талаар нэлээдгүй арга хэмжээ авч байгаа. Цаашдаа бид бол музейн хуулиа боловсруулах ажлыг хийж байна. Энэ бол музейн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нэлээд чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэлтэй байгаа. Соёлын өвийг хамгаалах тухай хууль маань батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Энэ бол музейн улс орон нутгийн музей бол эрдэм шинжилгээ соёлын байгууллага байна гэсэн энэ их чухал заалтыг оруулсан. Энэнийг дагаж нэлээдгүй боловсон хүчний бэхжилтийг хийх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр соёл спорт аялал жуулчлалын яамнаас төлөвлөлөн ажиллаж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан 20 гаруй холбогдох мэрэгжилтэн илтгэл тавьж, асуулт хариулт санал явагдсан нь өнөөдрийн музейн цаашдын хөгжлийн асуудлыг тодорхойлоход үр дүнтэй ач холбогдол бүхий хурал болж өнгөрлөө. Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн зохион бүтээгч Түмэн улсын олон улсын оюун ухааны музейн шинэ барилга, музейн нээлт Монголд орчин цагийн музей үүсч өгсөний 90 жилийн ойн босгон дээр болж үзэгчдэд үе таалга нээлээ. 1990 онд үүсгэн байгуулагдсан анхны хувийн энэ музейд оньсон шатар, оньсон гэр, оньсон хүн, оньсон тоглоом, оньсон сүмхий, байшин барилга гээд хүний оюун санааны ур ухаанаар бүтээгдсэн олон бүтээлүүд тавигджээ. Тус музей шинжлэх ухааны ойлголтуудыг тоглоомын аргаар илэрхийлсэн үзүүлэн бүхий 11 танхимтай. Музейн цуглуулга нь таталцал тэнцвэрийн хуулиар бүтээгдсэн 10 гаруй мянган үзмэртэй, үүнээс 3000 гаруй үзмэр нь Монгол онцлог аргаар бүтээгдсэн байна. Олон улсын оюун ухааны музей Монголын уламжлалт тоглоомын онцлог, монголчуудын онцны ур ухааныг олон нийтэд таниулахын зэрэгцээ, тоглоомыг хөлөгт тоглоом, оюун түлхүүрийн хуруу гарын наадам зэргээр ангилан төрөлжүүлжээ. Дэлхийн нийтэд Монголын онцны музей, олон улсын оюун ухааны музей хэмээн танигдаж, аялал жуулчлалын сонирхолтой үзмэр болон хөгжиж байна. Эндээс Монголын төдийгүй дэлхийн нийтийн онц тоглоомын сонирхолтой бүтээлүүдийг үзэх боломжтой болжээ. 19-р зууны Монголын их соёлын гэгээгүүлэгч Буддын шашны нууц тавны хөвдөлтөн говийн догшин ноён хотогт Дулдуйтын Данзан Руужагийн музей 1991 онд сайн шинтгтад байгуулагдсан. Одоогийн Дорногов аймгийн Хөвсгөл сумын нутагт 1803 онд Дулдуйтын ганцхан улам эндэлсэн тэрээр 1810 онд анхныхаа шүлэг дууны бүтээл Хурамст тэнгэр дуугаан зохиосноор түүний хосгүй хавьяас тодорсон түүхтэй. 1811 онд их говийн 5 дугаар ноён хотогт таар тодорч Лусан Данзан Аруучаа нэрээр синтетэй залгагджээ. Ноён хотогтыг жанж хасны дараа шав техникч нам Балчин Чойжогийн гэрээсэлснээр үе дамжин хадгалагдсан ч он цагийн ороо бусгай үед зарим хэсэг нь өргөцсөн ч өнөөдрийг хурж ирсэн зүйлүүд нь одоогийн Данзан Аруучаа музейн үндэж баршгүй үзэн болсон билээ. 1930-аад оны үеийн хилмигдлийн үед авч үлдсэн ноён хотогт Данзан Аруучаагийн холбогдлолтой эд үлгийн зүйлсүүдээр 1990 онд энэ ноён хотогт Данзан Аруучаагийн музей байгуулагдсан. За энэ үзмэр бол үндсэндээ 60 жил газар дор болж хадгалагдаж байсан. Ийм эд үлгийн зүйлсүүд 19-р зууны ихэнх үеийг үзүүлэх үеийн цогц хөв байгаамаа. Тэгээд энэ музейг 1990 онд байгуулснаас хойш өнөөг хүртэл бол баяжилтуудыг хийж яадаг. Өөрөөр хэлбэл газар дороос нэмж юмуудыг гаргаж ирж энэ музейг баяжуулж байгаа. За ноён хотогт Данзан Аруучаагийн музейд бол
Данзаа аржаагийн одоо өөрийнх нь хэдэлж хэрглэж исэн эд зүйлс бичиж байсан ном судар за мөн түүнээс гадна өөрийнх нь шарилны чандар хүртэл хадгалагдаж байдгаараа онцлог. За тэгээд засгийн газрын тогтоолоор зарим эд зүйлсийг бол хасгүй үнд ангилалд одоо бүртгэж авсан байгаа. Үе үеийн тахилчдын хичээл зүтгэлээр түүх соёлын ховор нандин эдүгийн зүйл нь он цагийн эрхийг давж хоёрч үедэн өвлөгдөн ирсхийг бид харж байна. Будагтын бүтээсэн театр музей 1832-оос 1920 он хүртэл 90 шахан жил үйл ажиллагаа явуулж монголчуудыг соён гэрэлүүлж байжээ. Монгол нүүдэлчдийн анхны сан хөхөөний намтар дуулалт жүжиг, улимжийн чанар, өвгөн шувуу хоёр, өрхөн хонгор зэрэг алдарт олон дуунууд нь үе үед хүндлэгдэн бишрэгдэх байсан. Монгол Улсын засгийн газрын 1993 оны 156 дугаар тогтоолоор улс төрийн хэлс хэрэг төлмөдөгсдийн дурсгалыг хүндэтгэн дурсаж байх зорилгоор энэхүү музейг байгуулах шийдвэр гаргажээ. Монгол Улсын ерөнхий сайд агсан Пэлжидийн гиндингийн ажиллаж амьдарч байсан байшинг музейн зориулалтаар тохижуулан 1996 онд улс төрийн хэлс хэрэг төлмөдөгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр нээж Монгол оронд хүний эрх чөлөө хөсөрдүүлсэн он жилүүдийн түүхийг бодит баримтаар хойч үдэн ойлгуулах хийгээд цаашид дахин ийм хэл мэдэл гаргахгүй байх зорилтыг агуулсан байна. Тус музейд ардын хувьсгалын эхний он жилүүдэд хувьд ёс хүний эрхийг зөрчиж улс төрийн хэл мэдүүлэлтийн эхлэл болсон олон зохиомол хэргийн дор гэмгүй ард олныг хомролон баривчилж эрүү шүүлтээр хэл сэргийг хүлээлгэж байсан тухай цуглуулгын үзмэр болон баримт материалын талаар үзэж танилцах боломжийг бүрдүүлсэн байна. Хувьсгалын эсрэгүү ардын дайсан хэмээн нам төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, малчин, энгийн ард, нам хувраг, өөрийн үзэл бодлон илэрхийлсэн сэхэтэн нарыг үндсэрхэг үзэлтэн, намын эсрэг бүлгийнхэн хэмээн хэлэн мэдүүлсэн төдийгүй уран барилгын хосгүй их дурсгал, олон зуун сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан соёлын үнэт зүйлс, бурхан тахил, ном судар устдаж үгүй болсныг мартахын аргагүй эмгэнэлт үйл явдлууд болсон билээ. Монгол улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдаж, улсын төв музей байгуулагдах үеэр 1924 оны намар Судрагчгийн хүрээлэнгийн харьяанд орон нутагт анхлан байгуулагдсан Завхан аймгийн музей энэ онд 90 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан соёл спорт аялал жуулчлалын яамнаас музей ба хөгжил 2014 нэгдсэн чуулган сургалтыг Завхан аймгийн төвд зохион байгуулж, хот хөдөөгийн 28 музейн 300 орчим музейчид оролцлоо. Энэхүү нэгдсэн сургалт семинараар музейн үзүүлэлт, дэглэлт, музейн тухай хуулийн төслийн талаар 90 жилийнхэн ой зориулан, тус аймгийн музейн шинжлэгдсэн үзүүлэлтийн тухай асуудлуудыг хэлэлцсэн нь орон нутагт явагдсанараа онцлог байлаа. Энэ үеэр аймаг хотын музейн ажилчин зарим хүмүүст төр засгийн болон яам аймгийн шагналыг гардууллаа. Хөдөлмөрийн хүндэт медалиар Завхан аймгийн музейн ахмад ажилтан Пунцаг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цол тэмдгээр Өмнөг аймгийн музейн тайлбарлагч Болормаа, Хувьсгал аймгийн музейн арга зүйч Дэлгэр мөрөн, Гоёлтой аймгийн музейн үзмэр харагч Мөнх Цэцэг, Эрдэнэ суу музейн ажилтан Алтан навч нарыг шагнаж, яамны жоо хүчиг аймгийн шагналаар олон хүний тус шагнаж урамшууллаа. Өнөөгийн Завхан аймгийн музейн сан хөмрөг 10,171 үзмэртэйгээс 80 сая жилийн өмнөх чулуутсан мод 1820 онд дархан Эрдэнэ цогтын хийсэн 200 литрийн багтаамжтай хүрэл тогоо, шармал жүжиг шал жанрайс, улаан шүрэн намсай бурхны баг, халах эмэгтэй эрэгтэй хүний толгой мөнгөн тоноглолтой иж бүрэн хувцас, уран сэлбэрч сүрэн гүр удам нарын модон сэлбэрүүд, түүхийн ховор бичиг дурсгалын олдруулах, манжийн үеийн морин өртөөний схем зураг, 1923 оны хүртэлх
Улаастай хотын судал бор зураг, мөн завхан нутгаас төрсэн алдартнуудын зохиол бүтээл, туйргалын дээжис, эдэлж хэрглэж байсан эд, өглөг, зэрэг, ховор нандин түүх соёлын дахин давтагдашгүй дурсгалууд хадгалагдсан олон нийтэд сурталчилагдж байдаг байна. Энэхүү сургалт хэрэгцүүлэгт оролцогч музейнуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, уг тэмцээнд хар хорин музейн баг тамирчид 1-р байр эзлэн удаах барийг Эрдэнэ сүүн музейн баг, Монгол цэргийн музейн баг тамирчид эзэллээ. (1950-аад оны эхнээс Улсын төв музей, Монголын тэргүүлэх цэргийн музей болж, орон нутгийн судлалын музей кабинетийг арга зүйн болон практик ажлын чиглэлээр удирдах үүргийг хавсран гүйцэтгэж байлаа. Намын Төв хорооны улс төрийн товчоо 1965 онд музей кабинетийн ажлын байдал цаашид сайжруулах арга хэмжээний тухай асуудал хэлэлцэж, музей кабинетийн ажлын ололт дутагдлыг дүгнэн тэдгээрийн хөгжилд хэтийн төлөвийн тухай тогтоол гаргасан нь манай орны музей байгуулалтын шинэ цагийг тавьсан юм. Тус хурлын шийдвэрээс ор аймагуудад үүсэн бүрэлдэж байсан орон нутгийн сурталчлах жижиг танхимуудыг цаашдаа улам дэвжиж, орон нутгийн судлах музей болох явдалд чухал түлхэц болсон юм а. (1966 онд соёлын яамны шийдвэрээр Төв, Дундгой, Өвөр Хангай зэрэг аймгийн орон нутгийн судлах кабинетийг түүх, урлаг, угсаатны зүйн болон хэсэгтэйгээр өргөдгөн шинжилснээс эхлээд 1967-оос 1994 он хүртэл бүх аймагуудад ээлж дараалан музей кабинетуудыг ажилуулж эхэлсэн түүхтэй. Ийхүү орон нутагт өөр өөрийн онцлогийг тусгасан музей байгуулсан нь одоо хөдөө орон нутгийн үзэгчдэд соёлын томоохон арга хэмжээний нэг болоод байна. Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсны 90 жилийн энэ хугацаанд орон нутгийн музейн үйл ажиллагаа зөвхөн орон нутгийн судлах төдийгөр хязгаарлагдах биш, өргөжин тэлж орчин үеийн музей болох алхмыг хийсээр байна. Орон нутгийн музейгээс олон арган сайчууд төрөн гарснаас Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цолоор Төв аймгийн байгалийн музейн үндэс суурийг тавьсан зураач, баримлч Шагдарсран, Архангай аймгийн музейд тайлбарлагчаас музейн захирал хүртэл албыг 44 жил тасралтгүй хашсан даваадорч, мөн музейн чихмэлч, зураач, сүрэнгийн жүнш нар тус шагнагдчихэв. Өнөөдөр манай музейчид музейн боловсрол соёлын ажлын арга зүй, сан хөмөргийн судалгааны ажлын арга зүй, сан хөмөргийн аюулгүй байдлыг хангах ажлын арга зүй, мэрэгжил арга зүйн удирдлага мэдээллийн сан, үзэсгэлэнгийн дэглэлт зохион байгуулалтын арга зүй, сан хөмөргийн мэдээллийн сан бүрдүүлэлтийн ажлын арга зүй гэсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн шинэ эрч хүчээр шамдан ажиллацгааж байна. 1967-оос 1994 он хүртэл бүх аймагуудад ээлж дараалан музей кабинетуудыг ажилуулж эхэлсэн түүхтэй. Ийхүү орон нутагт өөр өөрийн онцлогийг тусгасан музей байгуулсан нь одоо хөдөө орон нутгийн үзэгчдэд соёлын томоохон арга хэмжээний нэг болоод байна. Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсны 90 жилийн энэ хугацаанд орон нутгийн музейн үйл ажиллагаа зөвхөн орон нутгийн судлах төдийгөр хязгаарлагдах биш, өргөжин тэлж орчин үеийн музей болох алхмыг хийсээр байна. Өнөөдөр манай музейчид музейн боловсрол соёлын ажлын арга зүй, сан хөмөргийн судалгааны ажлын арга зүй, сан хөмөргийн аюулгүй байдлыг хангах ажлын арга зүй, мэрэгжил арга зүйн удирдлага мэдээллийн сан, үзэсгэлэнгийн дэглэлт зохион байгуулалтын арга зүй,
сан хөмөргийн мэдээллийн сан бүрдүүлэлтийн ажлын арга зүй гэсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн шин эрч хүчээр шамдан ажиллаж байна. Музейн сан хөмөргийн үйл ажиллагааны гол цөм бөгөөд тухайн музейн төрөл чиглэлийн дагуу шинжлэх ухааны үндэстэй системтэй зохион байгуулан байнга хадгалах эд зүйлүүдийн нэгдлийг хэлэх бөгөөд энэ түүх урлаг соёлын дурсгал, байгалийн баялагын дээжис, ахуй амьдрал, нийгмийн хөгжлийн түүхэнд холбогдох үзмэр эд зүйлээс бүрддэг. Ардын хувьсгал ёсноос хойш орчин цагийн анхны музей байгуулах бэлтгэл ажлыг хийж 1924 оны эцсээр олон нийтэд үйлчилснээс хойш хугацаанд манай оронд музейн тогтолцоо бүрэлдэн бий болж эдүүгээ улс орон нутаг байгуулгын болон хувийн 50 гаруй музей 240 гаруй суманд орон нутаг судлах танхим музейнүүд ажиллаж байна. Монголчуудын их түүх өв соёлыг судалж шинжлэх, хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах хүйсийн төлөө ажиллаж байгаа Ахмад Идэр залуу 3 үеийн музейн мэргэжилтнүүд 90 жилийн түүхийг бүтээсэн бөгөөд одоо музейн салбарт 650 орчим ажилтан ажиллаж жилдээ 600-аас 700 мянган үзэгчдэд үйлчилж байна. Соёл спорт аялал жуулчлалын яамнаас Монгол улсад соёлын өв хамгаалан судлах, сурталчлах талаар төрөөс явуулж байгаа бодлогыг тодорхойлох зорилгоор соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж улсын их хурлд оруулснаар шинжилэн хариулсан хууль батлагдаж гарлаа. Монголчууд бидний өвөг дээдэс түүхэн олон зуун жилийн хугацаанд үнэлж барчгүй их соёлын өвийг бүтээж хойч үеийн өвлүүлэн үлдээсэн бөгөөд энэхүү соёлын үнэт өвийг өдөгөө цагт түшээлэн авч ирээдүйд өртөөлөн хүргэх хүсэд хөдөө орон нутгийн музейчид мөн томоохон үүрэг гүйцэтгэж байна. Соёл спорт аялал жуулчлалын яамнаас музейн тухай хуулийн төслийг шинээр боловсруулах ажлыг эхэлж улс орон нутгийн музейг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийн чадварыг дээшлүүлэх, шинээр байгуулах музейнүүдийн үндсэн чиглэлийг тодорхойлох, барилгын зураг төсөв хийх ажлыг зохион байгуулж, музейн салбарын шинжилгээг хийх эрх зүйн орчин боловсронгуй болгох бодлого баримталж байна. Улс хоорондын олон талд харилцаа өргөжиж шинжлэх ухааны технологийн ололт мэдээллийн сүлжээ эрчимтэй тархаж байгаа даяарчлан ирэн үе бидэнд нийгмийн хөгжлийн түрээсгэх боломж нээж байгаа хэдий ч өөрсдийн түүх өв соёлын онцлог ялгарлыг хэрхэн хадгалж хамгаалах, хойч үеийн өвлөн уламжлуулах энэхүү соёлын зохистой байдлаар сурталчлах, эдийн засгийн эргэлтэнд оруулж баялаг бүтээх арга замыг эрэлхийлэх хэрэгцээ аяндаа бий болж байна. Музей бол улс орны нүүр царай болдог таны мэдэх үе эрдэм шинжилгээ судалгааны байгууллага юм. Музейн ажилтны чадварыг дээшлүүлэхэд анхаарч ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагатай хамтран музейн үндэсний сургагч нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулж Монголын үндэсний музейд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах музейн мэргэжил арга зүй, сургалт судалгааны төв, улс орон нутгийн зарим музейд хүүхдийн сургалт таны мэдхэн төв байгуулах, соёлын бит бус өвийг өвлөн уламжлагчийн шавь сургалт явуулах нөхцөлийг хангах зорилт тавьж байна. Шинжилэн хариулсан соёлын өвийг хамгаалах тухай хуульд улс орон нутгийн музейн тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж, хамгаалж, судлах, сурталчлах чиг үүрэг үгүй соёл эрдэм шинжилгээний байгууллага байна гэж заасан Монголын музейн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой улс юм. Гайхамшигт орхны хөндөй соёлын дурсгалтай газар. Алтай хадны зогсолбор бол манай өвөг дээдсээс бидэнд үлдээсэн байгалийн ил музей юм. Минингийн тал, зээрийн сүрэг, домогт халахын гол, шилийн богд, хүн чулуун хөшөө дурсгалууд, палеонтологийн олдврууд, Чингис хаанаас өдөр бүхэн шүтэх зарилэгтай бурхан халдун уул, цуурын эгшиг, туулын аялгуу, уртын дуу, морин хуур,
хөөми лимбиний аялгуу бие биелгээний гайхамшиг хөдөлгөн эдгээрэн цогцоорон монголчуудын үндэсний бахархал юм а. Монгол улсын тус гар тогтнол их түүхийн баталгаа болсон соёлын өв ард түмнийхэн оюунснаа өв уламжлалыг хадгалж хамгаалах, сэргэн сануулах, хүүхэд залуучуудад их орон зүйслийг төлөвшүүлэх, үзэгчдэд их орныхон түүх соёлыг сурталчлах, эрхэм үүргээ амжилттай биелүүлж, мэдлэг оюун, авьяас чадвар, чин сэтгэлэн зориулж ирсэн манай үе үеийн музейчид өнөөдөр Монгол улсад орчин цагийн музей үүсч өгдсөний 90 жилийн ойгоо манай төв орон нутгийн нийт музейчид ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ерэн жилийн хаваа бүгдсэн томоохон ажлын хүрээнд Монголын музейн түүхэн замнал, Монголын музейн хөгжил шинжилээд 90 жил. Дурсамж дүүрэн музей зэрэг номыг бүтээн тойруулж гаргасны зэрэгцээ шинээр байгуулах археологийн үндэсний музей, уг саатны музей, саат музей үндсэн чиглэл, музейн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Соёл спорт аялал жуулчлалын яам анх удаа 5,000 шилдэг үзмэр бүхий Монголын музейн шилдэг үзмрийн дээжис хэмээх анхны 3 сурвалж цомгийг хэвлэлтэнд шилжүүлэхэд бэлэн болжээ. Музей бол соёл сэтгэлгээний их өргөө юм. Туурах тусгаар Монгол улсад орчин цагийн музей үүсч өгдсөний түүхт 90 жилийн ойн үеэр Монголын уран зургийн галерейд музей 90 түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ. Энэ үзэсгэлэнд Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хууль, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгч журмын дагуу тулсан бүртгэгдсэн улс аймгийн 43 музейн сан хөмөргийн дээдсээс 4991 үзмэр эд үлгийн зүйлийг багтаан танилцуулсан юм. Уг үзэсгэлэн үзмэр эд үлгийн зүйлийг байгалийн, археологийн, түүхийн, угсаатны зүй, шашны, урлаг уран сайхны гэсэн үндсэн 7 төрөл зүйлээр ангилан төрөлжүүлжээ. Манай улсын музейнууд нь шинэ нийгэмд зохицох, үйлчлэх, үзэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг хангах, тэдний мэдлэг оюуныг их түүх, өв соёлоо улам хайрлан хамгаалж, цэцэглүүлэн хөгжүүлэх их үүргэн нэр төртэй биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хот орон нутгийн музейн зарим ажилтныг урамшуулан шагналыг соёл спорт аялал жуулчлалын яамны урлагч сайд Түмэн Жаргал албаны бусад хүн гардуулан өглөө. Хоёрын 14 оны 9 сарын 26 энэ өдөр улсын драмын эрдмийн театрт Монгол улсад орчин цагийн музей үүсч өгдсөний 90 жилийн ой зориулсан баярын хурал болж Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдэрч улсын хурлын дарга Зандаа хүүгийн их болднаар эрүүлсэн мэндчилгээндээ бид бүхэн олон зуун жилийн туршид нүүдэлэн амьдарсан түүх соёлын дурсгалын асар их баялаг, өв сан, түүхэн уламжлалд бүрэлдэн зохицолсон үлгийн нутаг Дорны соёл ертөнцийн музейд амьдарч байна. Энэ цаг мөчид та бүхэнд Монголыг дэлхийд дархалсан их үзмрийн цогцлбор орчин цагийн музей үүсч өгдсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхан, эрүүлэнхийг бэлэгдэн өрөөё гэжээ. Монголын ард түмний соёлын өвийн үн цэнийг судлан баримтжуулах, олон улсад таниулах, дэлхийн оюуны сан хөмрөгт эзлэх байр суурьнд нь тавих үүрэг хариуцлагаа манай музейчид амжилттай хэрэгжүүлж байна. Шилдэг өвлөн уламжлагчаар говийн ноён худагт данзан аравж музейн захирал Алтан гэрэл. Бүтээлч менежерээр Дундгой аймгийн музейн захирал Бямбужав. Шилдэг сан хөмрөгчөөр Дүрслэг урлагийн музейн ажилтан Уран Чимэг. Шилдэг судлаачаар Үндэсний түүхийн музейн ажилтан Бурмаа.
Шилдэг бүртгэлийн ажилтнаар соёлын үеийн төвийн ажилтан Инхтвя нарыг шагнасан бол соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, соёл спорт аялал жуулчлалын яамны жуу хүчиг бусад чагналаар олон арван хүнийг шагнаж урамшууллаа. Соёл спорт аялал жуулчлалын яам улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хээр хөдөө орших, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох хүн чулуун хөшөө, буган чулуун хөшөө, хадны сүг зураг, бичээс, археологийн судалгаа малталтаар илрүүлсэн олдвор эдүргийн зүйлийг газар дээр нь бэхжүүлэх, сэргээн засварлах, хөдөө орон нутагт амьдарч байгаа ард иргэдийн өвлөн авч үлдсэн соёлын бие тус өвийн мэдээллийг бүртгэн баримтжуулах зэрэг судалгаа хийхэд зориулан 2 ширхэг автобусыг соёлын үеийн төвд, манай улсын анхны ууган музей, байгалийн түүхийн музейд 1 ширхэг автобусыг тус хүлээлгэн өглөө. Монголчууд балар эртнээс орчин цаг хүртэлх соёл урлагийн бүхий л төрлийг бэлгэдлийн үндэстэй, чимэглэлийн хиллэгтэй, давтаг дашгүй уран сэтгэмж шингэн хөгжүүлж ирсэн бахархам соёлтой ард түмэн. Ийм л ард түмний өв болсон урлагийн бүтээл музейн үзмрийг нандинг хайрлаж, орчин цагийн музейн стандартын горийн дагуу хадгалж хамгаалan, судлан шинжилж, сурталчлан түгээх, хойч үедэн үлдээх хүндтэй хийгээд хариуцлагатай үргээ тусгаардагдсан Монгол улсын нүүр царай болсон манай музейчид нэр төртэй биелүүлсээр байна. Чит